За сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээр сэтгэл зүрхэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг үзэгдлийн тухай ярив. За энэ бол сүнсний харанхуй шунь. За зарим нь энийг мэдэрсэн, зарим нь яг одоо давж туулаад явж байгаа. За зарим нь удахгүй ухтах гэж мэднэ. За сүнсний сэрэлт гэдэг бол гинтл одоо гэрэл орж ирээд бүх зүйл гэгэн болчдаг тийм процесс бол биш. За энэ гэрэлттэй энэ сэрэлтэнд хүрэх замд заавал юм дамжих нэгэн үе шат бол байдаг. Тэр бол сүнсний харанхуй шунь. Энэ бол сүнсний сэрэлтийн өмнө тохиолдог хамгийн гүнзгий юм сорилттой үе шат байдаг. Энэ нь хүний сэтгэл санаа, оюун ухаан, сүнсний гүндэх нуралтын үе. За та гадаад амьдралаа хэвийн байлгахыг хичээж байгаа ч гэсэн дотооддоо ерөнхийдөө бүх зүйл нурж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Бүх зүйл утгагүй юм шиг. Хийж байгаа ажил, хайрлаж исэн хүмүүс, за бол өөрийн чинь зориг болон итгэл найдвар юу ч сэтгэлд хүрэхэ болно. Яг л өөрийнхөө биеийг алдж байгаа юм шиг. За энэ үед бол өөрийнхөө амьдралын зориг болон утга учирт эргэлзэх өмнө нь өөрт ч үнцэнтэй санагдчихсэн тийм зүйлс маань одоо утгагүй санагдах, үн цэнгүй санагдах, сэтгэлийн чинь гүнд ганцаардал, гуниг төөрөгдөл үүсэх. За бурханд ч гэсэн итгэх юм итгэл найдвар бол алдагддаг. Өөрийгөө бүрэн алдсан юм шиг мэдрэмж төрөх зэрэг юм хүнд сорилттой мэдрэмжүүд бол давхцдаг. За энэ үе яагаад ирдэг вэ гэхээр хүн дотоод ертөнцийн илүү их одоо амар амгалан гэрэл гэгийг хүсэмжлэх. Жинхэнэ өөрийгөө олохоор дуудлага авсан үед эхэлдэг. За заримдаа энэ хүсэл одоо бидний ухамсарт биш илүү гүн далд хэлбэрээр эхэлдэг. Энэ нь одоо хүсээгүй ч гэсэн өөрчлөлтийн зайлшгүй мөчлөгт ордгоо гэсэн үг. За хуучин итгэл найдвар, итгэл үнэмшлүүд нурах хэрэгтэй болдог. За энэ нь хуучин биегээ үдэж одоо шинэ ухамсарыг хүлээн зөвшөөрөх одоо бэлтгэл үе гэсэн үг. За бодит амьдрал дээр юу болдог вэ гэхээр одоо ажил мэргэжлээ алдах, хайртай хүнтэйгээ харилцаагаа дуусгах. За ирээдүйд итгэх итгэлээ алдах, за эсвэл сэтгэлийн туйлын ганцаардал. За ер нь юм утгагүй байдлуудтай нүүр тулах байдлаар илэрдэг. Гэхдээ энэ бүхний цаана сүнс шин шат руу шилжихийн тулд өөрийгөө төөрүүлж дахин сэрэхэд бэлтгэж гинэ гэсэн үг. За энэ бүх зүйлийг бол сэтгэл готролтой одоо андуурдаг хүмүүстэй. Гэхдээ энэ бол зорилго нь хоёр өөр. За сэтгэл готрол бол сэтгэл зүйн асуудал, харин сүнсний харанхуй шунь бол одоо ухамсарын хязгаар давах сүнслэг үйл явц байдаг. За энэ бол таны сүнс, оюун ухаан хоёрын зөрчилдөөний оргил үе. За яагаад сэтгэл зүйн хямрал биш ээ гэдэг байгаа гэхээр энэ бол одоо дотоод хувирал хуучин биегээ нурааж шинэ оюун ухаан, шинэ ухамсарт бэлдэх юм процесс байгаа. За энэ үеийг даван гарснаар одоо хүн сэтгэл санааны, ухамсарын хувьд, оюун ухааны хувьд, сүнсний хувьд огцон урагшилж жинхэнэ сэрэлт амар амгаланд хүрдэг. За өөрөөр хэлбэл одоо энэ харанхуй шунь бол гэрэл ирэхийн өмнө хамгийн чимээгүй, хамгийн их ухаарал агуулсан үе байдаг. За гүн харанхуй байж ич бид нар гэрлийг олж ялгаж харж танина. Тэгэхээр хүн өөрийн бодит биеийг мэдрэхийн тулд хуучин мааск, хуучин итгэл үнэмшлээсээ салах ёстой болдог. Бид нар амьдралынхаа туршид олон зүйлд одоо итгэж үнэмшиж ирсэн байдаг. За энэ л хүн намайг жаргалтай болгоно ч юм уу. За эсвэл одоо юу гэдэг юм. Би ийм л ажлыг хийх гэж төрсөн хүн ч гэдэг юм уу. За амьдрал, ажил, мөнгө, нэр төртэй холбоотой олон зүйлсэд одоо энэ амьдралынхаа туршид итгэж үнэмшсэн байдаг. Үнэмшсээр ирсэн байдаг. За энэ бүхэн нурж эхлэх үед хүн эхлэл сүнс рүүгээ буцаж юм дотооддоо гэрлээ ирж эхэлдэг байна. За энэ шүн хизээ дуустдаг вэ гэхээр энэ бол юм цаг хугацааны ойлголт биш,
ухамсарын тухай ойлголт. Тэгэхээр хүн өөрийгөө ойлгож эхлэмэгц за эсэргүүцэх болоод тухайн хямралыг хүлээн зөвшөөрмөгц тэр шөнө аажмаар бүдгэрч эхэлдэг. За энэ бүх зүйл хэдэн сар заримдаа бүр хэдэн жил ч үргэлжилж болно. Гэхдээ нэг л мэдхэд яг тэр харанхуйгаас хамгийн их гэрэл нээсэн өөрийгөө дахин бүтээсэн нэгэн болсон байдаг. За энэ бүх зүйлсийг даван туулахад юу хэрэгтэй вэ гэхээр төвчээр за өөрийгөө буруутгах. За эсвэл энэ бүх зүйлээс хурдан гарах гэж тэмцэх тусам за улам хүнд болтгоо. Тэгэхээр зүгээр л түүний хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ нөгөө усанд живж байгаа тохиолдолд хүн юу гэдгийг ингээд бие чангалаа самардаад ингээд янз бүр болоод байвал мэдээж улам доошогоо чанган тийм уу яг тэрнтэй ижилхэн хэрвээ биеэс сул тавих юм бол хөвгөд гараад ирнэ. За мөн нам гүн байдлыг эрхэмлэх хэрэгтэй. За бясалгал хийх, байгальтай ойр байх. За энэ нь дотгошоо харахад тусалдаг. За бас бичих, өөрийнхөө мэдрэмжийг тэмдэглэх, хөтлөх замаар за илэрхийлэх нь энэ идэгрэл тустай байдаг. За бусдаас дэмжлэг авах. Өөртөө ижил замаар явж байгаа хүмүүсийн туршлага, ойлголт энэ бүх зүйлс таныг хөнгөлж өгдөг. Ингэснээр ганцаараа биш гэдгийг мэдэрдэг. За тэгээд нэг л өдөр бол та сэрнэ. Өмнө нь айж исэн зүйлс инээдтэй санагдана. Өөрийгөө ойлгож эхэлнэ. Орчлон хорвоо болон хүмүүстэй харьцах өнцөг өөр болно. Илүү тайван, илүү бусдыг уучлсан жинхэнэ биеэрээ амьдрах тэр боломжийг олж авдаг. За сэтгэлд тань чимээгүй баяр баясгалан амар амгалан орж ирнэ. За энэ бол сүнсний сэрэлт. За энэ бол шин төрхийн эхлэл байгаа. За хэрвээ та яг энэ харанхуй шөнө дунд алхаж явбал битгий. Та бол ганцаараа биш. Энэ бол гэрэлт хүрэх тэр замын эхлэл байгаа. Тэгэхээр яг та өөрийгөө дахин төрүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.